Сайн уу мөнгөн болон гинк байна. Сайн уу. За сар тутмын гейминг подкастер битээр өнгөрсөн сар болсон онцлог үйл явдлууд, нийлдээсэн тоглоом тэгээд өөрсдийнхөө тоглосон зарим тоглоомыг ярьдаг байгаа. За өнөөдрийн подкастаар ярих мэдээнийхээ тойм эхлээд хүргэе. За миний бэлдсэн мэдээг бол Nintendo-той холбоотой хэдэн мэдээ байна. Nintendo Direct Mini гэдэг 1 сар 11 жижиг гейм болсон байгаа. Nintendo Labo гэдэг нэг тийм сонин картонын цаасаар юм хийдэг юм танилцуулсан. Тэгээд Mario-гийн бас шинэ кино хийж байгаа. Кино. За тэгээд өөр зарим тоглоомуудын одоо ремастерд хувилбар болон PC дээр гарсан портуудын талаар товч мэдээнүүд байна. Тэгээд EA-тэй холбоотой гэвэл Anthem гэдэг тоглоом хийгдсэн шүү дээ. Хойшлогдсон гэсэн. Энэ жил шинээр Battlefield гарна. Бас Battlefield 1-ийнх нь одоо сүүлийн expansion зарлагдсан байгаа. Тэгээд Epic Games-ийн Paragon гэдэг нэг MOBA тоглоом байсан шүү дээ. Тэр бас одоо 4 сарын 26-нд болж байгаа юм билээ. За миний бэлдсэн мэдээд гэх юм бол Steam-ийн одоо нэгэн зэрэг онлайн өссөн хамгийн олон хүний тоон 18 сая хүрсэн байлээ. Тэгээд Steam-ийн хэдэн статистик байна. Тэгээд нөгөө Intel-ийн CPU-гүүдэд Spectre Meltdown гэдэг хоёр алтай breach байх боломжтой гэдэг хэлсэн тэр талаар ярина. За тэгээд тоглоомод ерөөхдөө Япон тоглоомод хэлээ. Тэгэхээр Genko-г илүү ярих болоо гэж бодсон. Street Fighter 5 Arcade Edition тулаантай тоглоом. Kirby Battle Royale гэдэг. За Battle Royale гэхэр тодорхой байлгүй дээрээс нь харж байгаа. Хоорондоо тулдаг тийм арена маягийн тоглоом билээ. Impatient гэдэг PlayStation VR дээр гарсан аимшигын тоглоом. Dissidia Final Fantasy гэдэг бас нэг тулаантай тоглоом. Тэгээд Monster Hunter World гэдэг action RPG маягийн тоглоом. Өөр чинь Dragon Ball Fighters Z гэдэг бас нэг зодонтой тоглоом. Гарсан байна. За өнгөрсөн сард юу тоглоом? Өнгөрсөн сард би Gears of War 4-ийн Horde mode 3 гэдэг одоо нэг тийм тоглоом төрлөд байхгүй. Хоорондоо тоглодог. Багаараа тоглодог. Тэрийг л баахад тоглолоо одоо найзтай. Яг өөр зохиол өдрөл юусаа явуулж чадсан. За би болохоор нөгөө Limbo тоглосон. 13 оны achievement-ууд нэгээс устын авцсан байгаа. Тэгээд Yu-Gi-Oh! Duel Links гэдэг тэртэй тоглоом сүүлдээс байгаа. Гүү арай сая л тоглодог болсон. Самсаргүй байж байгаа. За өнөөдөр ийм хүмүүдийг ярих байгаа. За эхлэв. За 1 сарын 11-нд Nintendo Direct Mini гэдэг жижигхэн одоо Nintendo team show бэлтээ гараад идэв шүү дээ. Тэнто ер нь намраас авахуулаад ерөөсөө алж ийн л гэж. Ер нь бол тийм маш сайн байгаа. Тэгээ энэ дээр яг онцлог тоглоом гэх юм бол Dark Souls remastered төлбөрийн зарласан байгаа. Switch нэгийнх нь гэсэн. Нэгийнх нь тийм. Тэгээ Switch дээр ажиллана. Тэгээ бусад бас нөгөө консолууд дээр гарчлаа бол та. Xbox One, PlayStation 4 тэгээд PC дээр бол яг 60 фрейм секундээр ажиллаад, Switch дээр бол 30-аар ажиллах юм байна. Тэгээд ерөнхийдөө бол Dark Souls 3-ын engine дээр хийсэн гэж л яриад байлээ л дээ. Маш тажгүй харагдчихсан. Тэгээд Switch дээр Dark Souls тоглоно гэхээр бас сонирхолтой л байна л да. Хүмүүс энэ жоохон мэдээлэл нь гарахаас өмнө жоохон тийм алдагтаад ликтэйдсэн байхгүй. Хүмүүс энэ директээ яагаад зарлахгүй байгаа хурдан зарлаач гэд шалгасаар байгаа л тэгэл 11-нд гэд шууд баг нэг өдрийн өмнө маргааш директтэй гэл зарлал хийсэн байна. Тэгээ энэ дээр өөр ерөнхийдөө Wii U дээр гарсан тоглоомын портууд их байлаа. Одоо нэг Complete Edition гэх юм уу та тий. Одоо Donkey Kong Tropical Freeze гэдэг сонгогчтой тоглоом байдаг. Банан яваад. Бас Wii U-гийн нэлээд сайн тоглоомуудын нэг. Тэгээ Hyrule Warriors гэдэг энэ Zelda-гийн дөрүүдээр Dynasty Warriors гэдэг чинь тиймэрхүү стилийн амар нэг олон дайсантай ингээл голд нь ороод иргэд байдаг. Тийм тэрний одоо бүх DLC-ийн багтаасан хөлбөрийн зарлана гэж хэлсэн. Тэгээ шинээр бол Kirby-гийн түрүү ярьсан тоглоом байсан шүү дээ. Тэрний арай өөр Kirby Star Allies гэдэг нэг өөр тоглоом. Тэгээ Mario Tennis-ийн бас тоглоом байсан. Энэ зохиолтой гэж хэлсэн. Тэгээд DLC нэг тийм World Ends With You гэдэг нэг тийм тоглоом байдаг хгүй жоо хөгжмөрхөө. Тэгээ зохиол нь сайн гэдэг. Тэрний порт нь бас зарлагдсан байлээ. Тэрэнд хүмүүс нэлээд амсайтай байсан. Тэгээд дүүр ганц хоёр жижиг портууд зарлагдсан юм байна. Wii U-гийн тоглоомуудыг хүмүүс бол нэг муулаад байдаг шүү дээ. Тийм. Тэжгүй сайн байсан. Консол нөгөө Xbox, PlayStation-ы яг талбар дээр нөрсөлт гээд бараагүй. Одоо portable маягийн консол бол ингээд амжилт болоод байна шүү дээ. Тийм. Тэгээд одоо баг Wii U-гийн хэрэггүй л болчихсон. Баг бүх тоглоом л ингээд гарч байгаа шүү дээ. Тийм. За тэгээд түн удалгүй хэд хоногийн дараа Nintendo бас их сонирхолтой юм зарласан байна. Nintendo Labo гэдэг шинэ интерактив юм гэдсэн баггүй. Тэр нь юу юм гэсэн чинь картон цаас. Тэгээд тэр одоо Switch-ийг ашиглаад ингээд картон цаасанд ингээд янз бүр юм хийгээд байгаа байхгүй. Төгөлдөр хуу тийм загасны угаарах шиг юмнууд ч юм уу те. Тэгээд тийм л олон янз бүр юм хийж болт юм байлаа. Бүр нэг робот шиг ч юм бас хийгээд ингээд өөрөө артаа үүрцэн байсан. Switch-ийг ашиглаад идэн яг яах гэсэн үг юм. Одоо нөө Switch-ийн хоёр гарыг дэлгэцийг ашиглаад ингээд тэр юмнуудыг ашиглаад ингээд юм хийх.
Гар нь өөрөө motion sensor ч амар сайн байдаг байхгүй юу? Тэрийг одоо их ашиглах өөр юунууд санаанууд гараад байгаа юм л да. Тэр трейлерыг үзэх юм бол амар сонирхолтой ингээд юм загас бариад тэгснэ юм хоёр гарын нэг залгаж жижиг робот шиг юм эсвэл нөгөөдгөө өдөртөө адж байгаа юм уу. Тэгээд 4 сарын 20-нд гарах юм байлээ. Тэгээ хүмүүс пиццыг талаар юу гэж бодох сайн мэдэхгүй л байна. Картон цаас. Энийг бүр шоглцсон байсан л та ингээл. Xbox, PlayStation дээр чинь ингээл 4K тэр бүр амар авчихсан чинь Nintendo картон цаас гэх. Харин. Гэтэ зүгээр нэг анзаарсан юм их үнэтэй л санагдсан. $70. Зүгээр нэг тийм кит нь. Тэгээд роботтой кит гэдэг байгаа юм чинь $80 их гэхээр хэцүү л дээ. Картон цаас чинь хугар нуурагтан хэцүү үстэй. Хайрцгийн зараад байгаа юм уу? Зүгээр л авчи хайрцаг нь зүгээр хайрцаг байхгүй юу? Тэгээд цаасыг ингээ өөрөөсөө ингээд одоо жоон зүсэл бэлтцсэн. Тэг өөрөө ингээд нугалж ивлүүлээд юм хийгээд байгаа. Тэндээ тэгэл switch-ийн гарын нэг гарын хийгээл янз бүрийн болгоо. Тэгээдсэн одоогоор яг шинэлэг гэхин цаашин тэ маш өвөрмөцл юм хийгээд байгаа. Гарсныхын дараа л хэр хүлээж авч байгааг л харъя гэж бодод байна. Тийм юм сонирхолтой анзаарсан байгаа. Switch чи өөрөө хүртэл хэр үнэтэй вэ? Өөрөө үн $300 л тоо. Яг өөрөх юм. Одоос харьцангуй үнээрээ зарагддаг болсон байна л гэдэг. Тэг энэ дээр бас дэлгэрүүлээд ярих юм бол Nintendo нөгөө нодлон жилийн орлогоо мэдээлсэн баггүй юу. Тэрэн дээр нодлон 3 сард Nintendo Switch гарсан гэдэг чинь 12 сарын 31-ний байдлаар 17 оны 14 сая Nintendo Switch зарагдсан гэдэг тийм тоо байлаа. Тэр нь бараг л Wii U-гийн одоо тэр байх хугацаанд зарагдсан тоог бараг л гүйцэтгэсэн байгаа байхгүй. Яг нарийн тоо харах юм бол. Тэг энэ дунд бас Mario Odyssey бол бүр яг 9 сая хувьд борлогдсон гэдэг. Нэлээд сайн. Тийм Nintendo бол маш их орлого хийгээд маш сайн байгаа л байна. Mario Odyssey-г сайн зарагдсан биз дээ. Тийм. EA-ийн тайлангаар чи Battlefront 2 бас өнгөж 9 сая л зарагдсан гэж хэлсэн шүү дээ. Төлөвлөгөө нь болохоор 10 сая байсан тэр гээд бас. Тэгээ loot box болсон юмсан те. Тэгээд Nintendo энэний дараа бас юу зарласан байгаа. Нөгөө Illumination Entertainment гэдэг Minions гэдэг нэг тийм Google-тэй шүү дээ. Despicable Me лөө. Тэрийг хийсэн студ дээр одоо Мариогийн нэг тийм компьютер график Google-тэй хийлгэхээр болсон. Яг Shigeru Miyamoto гэдэг одоо Мариог зохион бүтээсэн хүн өөрөө бас оролцсон, продюсераар нь оролцохоор хэлсэн байл л дээ. Тэгээд Мариог одоо шинэ үеийн хэрэглэгчд таниулах алах юм байна шүү дээ. Тийм, санаж байгаа бол бүр 90-д оны илүү 80-д оны бүр Марио аимшигын бүр live action кино байдаг байхгүй юу? Тийм, тэрнээс хойш ерөнхийдөө Nintendo кино хийж юмс холтцсон байгаа. Одоо буцаж орж ирж байгаа сонирхолтой л байна. Гайгүй хийх юм бол сонирхолтой л гэж бодож байна. За тэгээ нэг сард Nintendo бол маш олон мэдээ зарлаад юм сонирхолтой байлаа. Тэгээд зөрөөд EA мэдээр орох уу? За тийм. За EA-ийн E3-оор зарлаад Anthem гэдэг тоглоом байсан шүү дээ. Уг нь бол маш гоё яригдчихсэн тий. Би ч одоо Andromeda хийх байсан юмуудыг л шал өөр тоглоомоор авчлаа гэж хүмүүс тэгээд байгаа шүү. Тий. Anthem 19 он хүртэл хойшлогдсон байгаа. 19 оны ихээр гарна гэж одоогийн байдлаар бол зарлагдсан. Тэгээд энэ бол хүмүүс л хэсгэртэй гайхсан ч юм байхгүй тий. Харин нэг сонирхолтой мэдээ. Шинэ Battlefield энэ 10 сард гарна гэсэн байлаа. Одоо яг энэ юугаар хийх юм бол E3 оролцох болов гэж бодож байна. Тэгээ Battlefield-тэй холбоод ярихад Battlefield 1-ийн Apocalypse гэдэг одоо сүүлчийнхэн DLC энэ 2 сард гарах юм байлаа. Тэгээд шинээр 5 газрын зураг тэгээ шинэ буу зэвсгүүд орж ирдэг. Battlefield бол маш сайн л явж байгаа шүү дээ. Нэг нь ялангуяа. Шинэ Battlefield бол гараагүй өнжсөн шүү дээ ер нь. Prike-нд очиод Battlefield 1 хальт тоглож үзсэн. Яг миний тоглолтыг төрлийн тоглоом бас шишээлээ. Тийм. Би уг нь нөгөө EA Access-ээр авсан байгаа байхгүй юу? За. Тоглоод нэг явахгүй л хэлээ. Уг нь зохиол нь жоох л гэсэн бид л талд нь ортол явсан уу юу? Нэг л би бас нэг тэр түүхэн зүйтэй тоглоод нэг дуртай ажиллаад. Буум гун нэг шал сонирхолтой хэрэгтээ. Яг нөгөө анх Medal of Honor дээр тоглож исэн үеих шиг санагдал. Тэр нэг тийм дуртай биш байгаа бол. Хүмүүс бол их дуртай л байдаг тийм. Яг нэг тоглогчийн горь нь харагдах талаас үл янзтай юм. График бол гайхалтай. Мистик даалгавар бол надад боломжтой санагдсан. Бүх даалгаврын тоглож үзээгүй л дээ. Тэгээд олон тоглогчийн горь нь бол жоох хэцүү юм бэл. Тэгээд яжих нөгөө байлж байгаад нөгөө юмнуудаа нэхстэй. Тэгээд левел хүрээг бол тэргээл нөгөө microtransaction-уудаас байгаа. Тийм байх шүү. Би тэр зэрэг сүртэй спойлер болохгүй хаа нөгөө Battlefield 1-ийнх нь 2 дугаар даалгавар нь илүү дээ. 2 дугаар тэр хүнээр явахаар яг нисгчээр тоглолдог байхгүй. Тэр нэг дажгүй санагтаад нисээд ингээд. Тэгээ тэрэн дээр яг Zeppelin дээр буугаад тэгээ тэр Лондон дээр нөгөө бөмбөг хаях гэдэг тэр нь явж идэг лээ. Тэрийг нураах гэдэг тэр хэсэг мэсгэн ингээд график нь үнэхээр гоё харагдчихсан. Лондон дээрээс нь хараад тэр чинь нар жаргаж байхдаа гоё харагддаг байхгүй. График талаас нь ерөөсөө өөлөх юм байхгүй. Тэгсэн мөртлөө ягаад ч нэг л наалдаж өгөхгүй л гайхал. Тоглоход тэр зогсоодсон байна.
чадвал дуусахыг бодно. Гинкогийн тэгвэл дуртай төрлийн түүхэн тоглоом нь ямар хөө тоглоом вэ? Ганц таалагдсан түүхэн тоглоом вэ? Түүхэн тоглоом. Түүхэн тоглоом би нэг тоглолтгүй юм байна. Одоо зүгээр нэг дээр үеийн 1800 оны Америк нэг тийм Railroad Tycoon гэдэг нэг галт тэргийг эд хөгжиж байгаа үед нэг галт тэрэг бүтээн байгуулалт хийгээд тоглоом байдаг шээ. Чинь Grand Strategy-ийн тоглоом үстэй. Галт тэргийг одоо ганцхан галт тэрийг зохицуулж явах тул Grand Strategy юм бол биш үү? Тэгвэл би өөр тоглоом таанд орсон шээ. Тэрийг л тоглолтог байсан нэ. Тэр л одоо хамгийн ойрхон түүхэн тоглоом юм бол гэж боддог шээ. Нөгөө ямар хотыг галт тэрэгтэй холбох хэрэгтэй гэл төмөр замаар холбох хэрэгтэй. Тэр их зугаатай байсан. За тэгээ өөр зарлагдсан одоо ремастер төлбөрлөн яг 5 зарлагдсан тоглоомууд гэх юм бол Assassin's Creed Rogue гэдэг 14 онд гарч ирсэн тоглоом байдаг шүү дээ. Тэрний ремастер төлбөр нь одоо Xbox One, PS4 дээр гарна гэж зарлагдсан байгаа. Тэгээд мэдээж One X болон Pro дээр бол 4K-гаар ажиллана гэж хэлсэн. Тэгээд тухайд бол яг Assassin биш нөө Templar-аар явна гэдгээр нь маш сонирхол татал хүмүүс их дэжгүүлэх шиг байсан л да. Тэгээд нэг 2 DLC гарсан юм билээ. Тэр нь бас цуг орно гэж хэлсэн. Одоо бараг бүх Assassin's Creed-үүдийн орчин үеийн current generation консол дээр гарч ирэх болно шүү дээ. Assassin's Creed ч бас олон тоглоомтой шүү. Бүгдээрнгийнх ремастер ингээ гарсан юм. Ezio trilogy гэдэг үү. Бараг нэгээс бусд нь бүгдээр л гарчих шиг боллоо шүү. 4-өөс хойш ингээл гарсан хэрэг. За тэгээд өөр Final Fantasy 12-ийн Zodiac Age гэдэг сая PlayStation 4 дээр нөгөө одоо ремастер төлбөр нь гарсан байхгүй юу? Тэрнийх нь PC дээр гарах хөлбөр 2 сарын 1-нд гарна гэж зарлагдсан байгаа. Тэгээд давуу тал нь 60 фрейм секундээр тоглох юм лээ PC дээр. Тэгээд одоо удахгүй 15 бас гарна. Тэгэх юм бол ерөнхийдөө баг бүх Final Fantasy PC дээр гарчихлаа л гэж хараад байна. За тэгээ Final Fantasy үргэлжлүүлээ ярихад Final Fantasy 15 Royal Edition гэдэг одоо бүх DLC-г багтсан хөлбөрийг сая зарласан байгаа. 3 сарын 6-нд гарна гэж байна. Тэгээд ерөнхийдөө Complete Edition гэсэн үг юм да. Тэгээ бүх DLC дээрэс нь бас нэг тийм шинээр завиар явах боломжтой. First person гэдэг нэгдүгээр би тэр бас харж тоглох боломжтой янз бүрийн жижиг сажиг юм нэмэгдсэн байлаа. Тэгээд сонирхчий бол бас яг Final Fantasy 15-ийн одоо нөө benchmark tool гэдэг PC дээр чинь хэр явах нь гэдгийг шалгаж үздэг tool бас гарсан байлаа. PC дээр одоо нэг удахгүй бас гарах байгаа. Тэгээд нөө шинэ God of War 4 сарын 20-нд гарна гэж зарлагдсан. Тэр өмнө бол 3 сард гарч байх гэж хараадсан чинь 4 сар л болчих боллоо. Шинэ трейлер гаргасан байлаа. Яг сонирхолтой. Гэхдээ би яг гарахаар шууд авахгүй харж байгаа. Ягаад ч юм нэг тийм гараад нэг 3 сарын дараа нэг жоохон $20 хямдарчдаг ш тэрэн төглөө. Тийшээ орчих ангиллын юм шиг санагдаад байгааг харж байгаа бол гэж байна. Тэгээ өмнөх трейлерүүд бол сонирхолтой байсан. Тэгээ анхны яг танилцуулсан геймплей нэгс нэлээд ажиг байсан шүү дээ. Бас энгийн хөлбраас гадна цуглуулагчтай хөлбөр гэдэг тийм фигуртэй, эсвэл дэмжинтэй байл л дээ. Тэгээд өөр жижиг мэдээх юм бол Epic Games-ийн Paragon гэдэг их сүртэй гараадсан нөгөө MOBA төрлийн тоглоом байдаг шүү дээ. 3 дахь биеэс хараад хоорондоо алцсан байдаг. Энийг Epic Games-ийн 4 сарын 26-нд одоо бүх серверийн зогсоогоо тоглоом өрөөсөө ингээд цааш хөгжүүлэхэ болоод тэгээ тэр хүртэл одоо ингээд хүмүүс мөнгө төлөө худалдаа авч янз бүрийн байх юм бүгдийг буцааж мөнгөний өгөөд ингээд ер нь бол дуусгаж байгаа юм байлээ. Тэгээ бид тэрт бол цаашаа энийг яг яаж ингэж хөгжүүл замж явахаа яг шийдэж чадахгүй байна. Тэгээд ерөнхийдөө ингээд тогтмол одоо нөгөө тоглогчтой бас байлгаж чадахгүй юм шиг байна гэдэг өөрөөсөө хэлжсэн. Тэгээд тийм болохоор хаалаа гэж хэлсэн л та. Энэ ч та аргагүй нөгөө Overwatch, PUBG энэ тоглоомууд дарагтаад яг тоглох өнгөөлт болчиход байгаа санагдсан л та. Тэг тэр модноос бас хоцорчлоо л да. Тийм MOBA ч арай хэдэн жилийн өмнөх мод шүү дээ. Тийм. Тэгээд өмнө нь юу болцсон шүү дээ. Бас нэг иймэрхүү тоглоом ч яалаа. Outbreak, Lawbreak гэсэн. Бишээ тэр нь байгаад. Бас ингэж cancel хийжсэн гэж юм. Battleborn лөө. За тийм. Тэр чинь бас ингэ болцсон юм шүү дээ. Тэг лөө. Тий. Ерөнхийдөө эдгээр Overwatch-та цуг гарч ирсэн л тоглоомууд ерөнхийдөө хоёр нь баг болчихлоо. Одоо нөгөө Cliff Bleszinski-ийн Lawbreakers л байгаад байгаа шүү дээ. Бас одоо удахгүй байлна зү. Тэгэд өөр нэг юм сонирхолтой нөгөө Xbox-ийн Game Pass гэдээ би нэг өмнө ярьжсэн шүү дээ. Чи сард нэг $10 төлөөд Xbox 360-ын Xbox One-ийн 100-аад баг тоглоомыг тоглох боломжтой үйлчлэгээ. Гэтэ стрим дэж тоглолдог, татаж авч тоглолтогоор онцлог. Энүүн дээр яг энэ жил гарах одоо Xbox-ийн 3 exclusive гэх юм уу да тоглоом байгаа байхгүй юу? Crackdown 3, State of Decay 2, тэгээд Sea of Thieves гэдэг. Эдгээр бараг шууд Day 1 гэдэг гарсан өдрөө шууд Xbox Game Pass руу орж ирнэ гэдэг Microsoft-ийн зүгээс зарласан байгаа. Microsoft ер нь л нэг том юм хийчих гээд энэ даа ярьсан. Харин тэгээд чи инкэрч одоо энийхөө нэг борлуулалтыг бас жоохон алаад ичж байгаа юм бол гэж бодсон шүү дээ. Гол нь нөгөө нэг тоглоом гэхээс илүү стратегийнхаа төвшөнд өөрсдийнхөө үйлчлэгийг шахаад байна л та.
цаагуур чинь нөгөө E-ийг худалдаж авч магадгүй, Y-ыг худалдаж авч магадгүй энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дээгүүрээ бас нэг юм бодчихоол ингээд байгаа шиг. Тийм бас сонирхолтой. Ерөнхийдөө энэ жил Xbox дээр гарна гэсэн нэг тийм одоогийн байдлаар зарласан яг тийм сонирхолтой ч юм уу те. Онцлог exclusive тоглоом ерөөсөй байхгүй байхгүй. Яг E3-аар Halo 6-ыг зарлж магадгүй баг. Тийм лээ. Тэгээд энэ одоо зарласан байгаа 3 тоглоом гуруулаа Game Pass дээр шүү. Эхний өдрөө ороод ирнэ гэхэр чинь тэрийг хүн $60 авч тоглох уу зүгээр нэг сар $10 төлөөд нэг сар тоглож үзчихэд тэгээд хайчуу тийм л болж байгаа. Яг нөгөө хүмүүсийг яаж хаан тавихад оруулдаг гэдэг шиг л байна. Нөгөө үйлчлэгийг хямдхан аваад үзгэлэнгүүт бусад зөндөө тоглоомод байгаа ч бас тоглож үзэн шүү дээ. Тийм бусад тоглоомууд нь нөгөө Game Pass-ын бус тоглоомууд нь л үнэхээр гоё тоглоом. Gears of War 4 хүртэл явж байгаа шүү дээ тэр дунд нь. Тэгээ Crack яг энэ гурав одоо бол нэг зүгтээ санагдахгүй байгаа тоглоомууд л да. Хүмүүс бол яг тэр Sea of Thieves гэдэг нөгөө далайн дээр юмштай тоглоомууд нь жоохон амсаатай байсан те. State of Decay-г бол ерөөсөө мэдээгүй өнгөрцөн байсан. Crackdown болохоор нэг тийм зарагдахгүй хүмүүс хоёрын нэг тоглолтог байсан юм шиг л байна. Одоо бол их тоглоог өнгөрцөн болохоор тэгээд тийм л байна. State of Decay нэг хальт тоглосон компьютер. Зомбитэй үү? Тийм. Open world маягийн тоглоом. Жохон модон санагдаад тэгээд. За тэгээд өөр хойшлогдсон тоглоом гэдээ ярих юм бол Red Dead Redemption 2 одоо энэ жилийн маш хүлээлттэйсэн тоглоом. 10 сарын 26 хүртэл хойшлогдсон байгаа. Энд бол ерөөсөө их гайхах юм байхгүй. Ууш бол хойшлогдох болов уу гэж таамаглажсэн тэгсэн бэл. Инээсээ цаашаач баг хойшлж магадгүй байх гэж бодоод байна. Тэгээ өөртөө бол мэдээж polish хийх хэрэгтэй. Тоглоомоо жоон цэвэрлэл сайжруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ яг энэ мэдээгээ зарлангаа бас нэг ганц хоёр зураг ил болгосон мэлээ л дээ. Тэр нь бол маш гайхалтай харагдчихлээ. Үнэхээр яг тэр төвшөндөө гаргаж чадах юм бол бас нэлээ. Ууны шилдэг тоглоомууд энийг болох бол гэж боддог шүү дээ. Нэг нь одоо яалтчгүй хамгийн өндөр үнэлттэй тоглоомууд нэг юм чинь тэгээд тэр өндөр хүлээлтийн эсрэг л дээ хоёрдугаар ингэ явж байгаа шүү дээ. Тий. За миний бэлдсэн мэдээ нэг юмрхүү мөнгөгийн мэдээр болох. Steam-ийн тухай эхлээд ярив. Тэгэхээр нэгэн зэрэг онлайн байсан хүний тоон 18 сая хүрсэн байна. Энэ нь болохоор 17 оны 1 сартай харьцуулахад 30% өссөн байна гэнэ л дээ. Тэгээ сая намар өвлөөр нь их өссөн байна гэж байна. Одоо 9 сард 15 сая, 10 сард 16 сая, 11 сард 17 сая хүрээд одоо 1 сард ингээд 18 сая хүрсэн байна л да. Тэгээд одоо эх 4 сар хэд ер нь 20 саяас дээш болчих болов гэсэн прогноз гарсан байгаа юм билээ. Энэ амжилтыг ерөөхдөө PUBG-гийн амжилтыг холбож ирж илээ. Дээр подкастер ярьжсэн хятадд ихэд маш том зах зээл байна. Хүмүүс бүр дургуйцаад хятадыг тусдаа сэвэртэй болох нь тэгээд хэлчихсэн шүү дээ тий. Тэгээд Steam дээр харсан чинь топ 5 тоглоомыг үзсэн чинь PUBG ихэд 3.2 сая хүн тоглож илээ л дээ. Монголын хүн амаас олон хүн тоглож штэ нэг тий. Тэгээд Dota 2-ыг 356 мянга, Counter Strike 286 мянга, Rainbow Six Siege 59 мянга, тэгээд Team Fortress 58 мянга. Team Fortress-ийг удаа хүртэл хүмүүс тоглоо. Тийм тоглоол юм. Overwatch амжилттай юм чи одоо тэрний үнэгүй хөлбөр Team Fortress бол тэр өтгөөс амжилт явах л та. PUBG бол сүүлд орж ирээд ингээд Steam одоо топ тоглоом болчихлоо шүү дээ. Тэгэхээр бас энэ дээрээ түшиглээд нь Steam хэрэглэгчийн тоол нэмэгдсэн байна. PC-ийн тэр лөө хаяа ороод харахаар PUBG тоглож байгаа хүмүүс харагддаг болсон байлээ. За тэгэхээр Steam хэрэглэдэг хүний тоол олон болсон байна. Яг хуу аккаунтын тоо гэх юм бол хүний давхар гэдээ ороо явчихна. Нэгэн зэрэг онлайн байна гэж бас хэцүү жинхэнэ тоглоо гэж бодож байна. За дараагийнх нь энэ Intel-ийн Spectre гээд Meltdown гээд бас нэг бөөн сенсац болсон. Нэмж шинэ процессоруудаа зарах гэсэн арга бараг гээд бас тэгсэн байсан. Энийг жоохон харж үзсэн. Vox-ийн видеог харсан. Vox YouTube дээр их сайн судалгаа хийдэг, богинохон ойлгоцтойгоор хийдэг юм channel байгаа. Тэгээд ингэж тайлбарласан байлээ. Spectre тэгээд Meltdown гээд хоёр өөр төрлийн хоорондоо жоохон ялгаатай нэг юм exploit гэх юм одоо алдаа байгаа юм билээ л дээ. Ямар учиртай вэ гэхээр нөгөө бидний ашиглаж байгаа спүүдийг хурдан болгохын тулд speculative execution гэдэг функц байгаа юм байна л да. Тэр нь яадаг вэ гэхээр хүний хийх үйлдэлийг нь урьдчилж таагаад илтгэлийг нь одоо хангацсан байждаг. Тийм функцийг нь компьютер хардверт нь суурилаад өгсөн байдаг. Тэгээд тэрийг хийцэн байхаараа нөгөө хүний их үйлдэлүүд ингээд хурдан болоо авчихсан юм байна. Тэгээд гэхдээ болохоор нөгөө хүний хувийн мэдээллүүд ингээд бэлтгэсэн байдаг ч юм уу те. Тэгээд заримдаа мэдээж хэрэг хүн чинь яг компьютерийн тооцоолсноор юм хийхгүй. Тийм болохоор тэр мэдээллүүдийг ингээд хайдаг. Хэрэгцээ болоод ингээд орхичт юм байна л да. Тэгээд одоо Spectre Meltdown яадаг вэ гэхээр яг хуу хийх арга нь ялгаатай. Гэхдээ үр дүн нь бол ирэхдээ адилхан. Хувийн мэдээллүүдийг ч юм ингээд гаргаад ирсэн байгаа тэр командыг нь хардвер руу ингээд өгдөг. Эсвэл нөгөө хэрэггүйгээд хайцсан удыг сэргээж авч чадaltaй юм байлээ. Тэгээд нөгөө компьютерийн програм вирус шиг биш. Цаад нөгөө эдэг тал руу ингэж яаж байгаа болохоор нөгөө вирус эсрэг програм
хүн ч гэсэн хараад шууд энийг халдлага болж ингэж мэдэх боломжгүй. Тийм болохоор их аюултай юм билээ. Тэгээд нь speculative execution чинь болиулснараа нөгөө спүүгүүдийн хурдан буурлаа энэ төр гээд зарим нь бүр 15% гүйцэтгэл буур энэ гэсэн байсан. Тэр нь бол Intel бот юм билээ. Тэгээ яг хуу шинэ patch засварууд гараад байгаа ч гэсэн нөгөө нэг програм хангамжтай биш. Эд ангитай холбоотой болохоор бас бүх төрлийн халдлагуудаас хамгаалж чадахгүй. Тэгээд шинэ төрлийн spooking design чип үйлдвэрлэх арга барил өөрчлөгдөхөөс нааш одоо байгаа ер нь баг бүхэл компьютерууд эрсдэлтэй гэсэн байлээ. За тийм болсон. Тэгээ ер нь компьютер ухсрахад их хэцүү болоод график картны үнэ, биткойн, янз янзын cryptocurrency mine хийж байгаа усудаас олж өсөөд Intel CPU-тэй ингээд яа ихээр энэ нөгөө бас юм алдаатай болоод ийм болж байна. Тэр нэр график карт төр сонирхолтой хүмүүс шүү дээ. Нөгөө яг энэ биткойн майнингаас болоод бүр амар өссөн байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр зарим газрууд яаж ийн гэсэн л та одоо би үнэхээр дэлгүүртээр нь очиж би компьютер ухсрах гэсэн юм аа гэдэг. Компьютер ухсрахаа одоо нэг хэсгийн те motherboard ч юм нэг юм ингээд цуг ингээд график карт авах юм бол манай менежертэй уулзаад ингээд үнээр нь авч болно шүү гэдэг тийм тоглоомчдод тийм санал болгочлоо юм байлаа. Тэгэхгүй яг дэлгүүрээс одоо онлайнаар авах юм бол нэлээд үн өссөн байсан гэдэг. Тийм. Тэгээд нөгөө хүмүүс ч дандаа онлайнаар захиалдаг болцоолохоор нөгөө бит дэлгүүрүүдээр очиж багассан юм байна л да. Тэгээд баг очих юм бол ихэнх юмуд хямд байдаг ч юм уу тийм график карт гэхэд ингээд компьютер ухсарж байна би юм ингээд хамт авч байгаа юм бол бас үнээр нь зарж байгаа. Тийм. Бас нэг аргалах гал үзэл байгаа юм билээ. Монголд бас ерөөс олдохоо байцсан нэлээд л үнд дурцсан байгаа юм шиг л л дээ. Тэгээд нөгөө яг хуу энэ майн хийж байгаа хүмүүс яагаад заавал энэ dedicated mining юм авахгүй график картад аваад байна гэсэн чинь компьютер форматлуулж байгаа нэг ахтай иржсэн аахгүй. Тэгээ яс чиг энэ улсууд чинь нөгөө эрсдлээ бодож штэ. Маргааш ихтэл энэ ч үн ингээд байхгүй болчих юм бол график картаа буцаад зарна. Тэгэхгүй зөвхөн биткойн майн хийхэд оптимайз хийсэн юм чинь хог л болно штэ. Тин ч авахгүй гэж байгаа. Тэгэхээр ялч ч тийм байгаа байхгүй. Энэ дээр зүр нэг инээдтэй юм уншижсэн л та. Одоо нөгөө энэ майн хийж байгаа хүмүүс Xbox One, PlayStation 4-ийг ингээд хак янз бүрийн хийгээд тэрийгээр майн хийдэг болчих юм бол ерөөсө тэр нь олдохоо байгаад зөвхөн Switch л дэлгүүрт зарагдах юм шиг. Тэгсэн чи доор нь нэг хүн тэгвэл таараад гисэн шүү дээ. Switch нэг хэсэг олдохгүйсэн шүү дээ. Тэрийг харчаад юм. Сүүлд бас нөгөө hard disk-ийг mine хийхэд ашиглаж байгаа тэр бас нэг байлт харсан. Гэтэ нарийн уншаагүй тийм сураг бас дуулсан шүү. За миний мэдээ бол ингэж болоо. Нэрээ юу болсон шүү дээ. Awesome Games Don't Quick гэдэг нөгөө speedrun хийж дуусгадаг те. Тэрийг нэрээ дуртай авчи. 1 сарын 7-оос хойш нэг хэд хоног болдог. Тэгээд энэ удаа бас рекорд хийж 2.2 сая доллар босгоод тэрийг нөгөө хор тавдрын эсрэг тийм санд хандивлсан байлээ. Энэхэд бол нэг 150 тоглоомны одоо run гэж ярих юм да speedrun үзүүлсэн байлээ. Бүх бичлэг нь бол YouTube дээр угсаа орцсон байдаг. Сонирхоод үзэж болно. Тийм subscribe хийсэн байдаг болохоор ихэнхдээ итгэхгүй байдаг. Тэгээ нөгөө өвлийнх нэг болдог, зуных нэг болдог. Харангуут ингэ шууд Instant Quick имжлэгүүд ингэ бөөнөр орцсон баг. Энд дэр нэг сонирхолтой таарсан л да. Нийт 32 мянган хүн хандив өргөд тэндээс 130 хүн нь 1000-аас илүү доллар хандив өргөсөн гэж тийм тоо байлээ гэхлээс сайн л хандив өгч байгаа. Тэгээ яг жинхэнэ компьютер ухсардаг хүмүүс ч угаасаа тэгэл дандаа л 2-3 мянган долларын рийг ярина шүү дээ. Тийм болохоор бас байдаг л мөнгө байх л та. Зарим хүний юм те. За толгой удаа ярих. За тэгээ. За надад яг сонирхолтой санагдсан нь болохоор Monster Hunter World байна тийм. За Monster Hunter World-ийг болохоор ерөнхийд нь бол их сайн магтсан байлээ. Тэгээ зохиолынхны хувьд болохоор тэр нэг Skyrim шиг одоо луу лагна яваад байгаа шиг л л дээ. Тэгээд тэр луун нүүдэлж өөр тийш яваад тэрнийг хагнахж хөөгөл бас шинэ газар очиод шинэ амт дагнаал хэд хэрэгсэл юмаа сайжруулад зэвсэг хэрэгсэл юмныхын систем нэг нарийн юм шиг үлээ. Тэгээд одоогийн байдлаар гараад байгаа хамгийн сайн Monster Hunter World гэж ярьж байгаа ч гэсэн одоо бид нар шиг юм сонсоогүй өмнөхүүдийн тоглож үзэх хүмүүс нэвтрэхэд жоохон хэцүү байхаа л гэсэн байсан. Тийм үү. Надад бол нэвтрэхэд илүү амархан гэсэн байсан. Тэгээд зөрөөд нөгөө анх тоглож байгаа хүмүүст амархан болгоод өмнө тоглож байгаас нэг фэн байсан шүү дээ. Тэрэндээ тэрийг одоо ингээд бас үл тоогоод тоглоом хэтэрхий бас тэнэг болгоцсон болов гэсэн чинь хуучин тоглоомын бүх тэр одоо өгсөрдөг систем тэр чигээрээ байна гэдэг байгаа байхгүй. Гэтэ үнэлгээ бол маш сайн дандаа л 9.5 та авсан байлээ. Багтж байгаа юм яг юу вэ л та нэг Monster Hunter ч өмнө болохоор ингээд ертөнцөөс одоо газраас газрын оронд явхад ингээд уншаад байдаг гэсэн байхгүй. Одоо бол мэдээж орчин үеийн тэр хүчийг ашиглаад те ерөөсөө ингээд seamless гэж ярьдэн шүү дээ. Нэг том ертөнц ингээд шилчгэд ерөөсөө мэддэхгүй.
Тэгээ өмнө болохоор ингээд хоорондоо монструуд нь ингээд би нэг тоодгүй байсан байхгүй байгаа бүгөө мэддэггүй тэр AI гэж сайн хөгжүүлж чадаагүй. Одоо болохоор AI ингээд сайн хөгжүүлсэн. Хоорондоо ингээд бас ингээд харьцаад би энэтэй алдцдаг ч юм уу. Тиймэрхүү юм болоод байгаа. Тэр нь маш сонирхолтой байна гэж хэлсэн. Аль тарахад нөгөө нэг Far Cry Primal Horizon Zero Dawn-ы ертөнцийн центрийг нийлүүлээ дагандаг систем ингээд орцсон шиг төстэй гэж ярихад нэг тийм санагдаад байгаа байхгүй. Гэтэ тэр ангийнх нь тэр механик юм нийлэх нарийн л шиг байна. Тийм амар зөвхөн анги хийдэг тоглоом. Тийм туслагтай явдаг юм одоо өрх тавьдагтай. Тэгээд гол нь одоо агнсан тэр мангасаахаа одоо дотроос юмнууд авч байгаа штэ. Тэрүүгээр ингээд хувцас сэлэм янз бүрийн юм хийгээд байдаг байхгүй. Тэгээд цуглуулаад тэрэн сонирхолтой. Ганцаараа тоглож болно. Ер нь бол олоолаа тоглох их зугаатай гэж дөрвөлээ хийсэн байсан. Тэгээд энэ дэр зүрийг тоод уртахад сая Японд гараад 3 өдрийн дотор 1.35 сая хувь алидэн зарагдсан байхгүй. Япон бас амар юун дээр сайн л да Monster Hunter дээр. Миний санаж байгаагаар бүр нэг 10 онд ч 11 онд ч Monster Hunter PSP дээр 3 гараад тэгэхэд яг PSP ерөөсө хуучин ч болдохгүй амар тийм эрэлт хэрэгцээтэй байсан. Тийм үү. Японд амар тоглолт. За бас нэг тоглоомын үед нөгөө Until Dawn-ыг хийжсэн студиэс Impatient гэдэг PlayStation VR дээр нэг аимшигын тоглоом орж ирсэн байлээ. Until Dawn-ы prequel маягийн нэг ертөнцид тэгээд нэлээд олон жилийн өмнө хэрэгцсэн байсан. Сонирхолтой. Цогийн имлэг энэ тэгээд ийм тэгвэл сонирхолтой. Би надад ч ерөөс хараагүй мэнэ. Зүгээр яг энэ студи хийсэн нөгөө Rush of Blood гэх тоглоом байгаа шүү дээ. За бас PSVR зориулсан тоглоом байдаг байхгүй юу? Ийм галзуу болгон шиг юм нэ энэ дэр суурчаад буу яваад идэг. Тий. Тэр их дайгүйсэн шүү дээ. VR дээр зориулсан. Тэгээд надад ч бас нэлээд дайггүй байх магадлал. За тэгээд Dissidia Final Fantasy NT гэсэн байлээ. Dissidia гэдэг нь болохоор энэ Final Fantasy 4 дээр тулалдаг ийм тоглоомын цуврал юм байл л та. Dissidia-гийн PSP дээр анх Dissidia байсан. Тэгээд дараа нь Dissidia 012 орчлон сонир хэцүү нэртэй нэг үргэлжлэн гарч ирсэн. Тэгээд ингээд шууд юунд дээр гарч байгаа юм байна. Тэр энэ яг өмнө аркейд дээр байсан юм байл л та. Одоо яг консол руу авчирч байгаа. Тэгээд ер нь бол нөгөө Final Fantasy энэ NT дээр болохоор бүр ялангуяа Final Fantasy 1-ээс Final Fantasy 15-ийн бүх дөрүүд ороод ирсэн. Гол баатрууд нь. Одоо бас гол дайснууд нь орж ирдэг байхгүй. Тэгээд нөх хоорондоо ингээд тулалцдаг. Паналтай сүртэл тулд агаартай ерөөсө буухгүй ингээд хитэн ч комбо аяад байгаа. Харахад амар сүртэй. Тэгээд 3-3-аар бол хоорондоо тултаад гэж үзсэн чинь тэр юуг нь харсан чинь нэг трейлерыг харж байгаа. Яг Final Fantasy-гийн фан бол тоглоод үзэх тоглоом байх гэж бодож байна. PSP-гийн яг тэр тоглоомууд нь үнэлгээ бол сайн байдаг. Дуртай хүмүүс нэг дуртай. Тулаантай тоглоом дээр үргэлжлүүлээд ярих Street Fighter 5-ын Arcade Edition гэсэн байгаа. Гинко их комплейнтэд байсан өмнөх подкаст дээр. Тийм яг тэрүүгээр л болж таарсан. Наа чи нөгөө юу DLC диск нэр биш тустай код гэж итгэвчүүлдэг. Тэгэхээр бас complete edition ч гэвэл тэр Arcade Edition гэсэн ба. Нэг тиймэрхүү. Тэгээ дахиад season 3-ын зарласан гэхээр дахиад бас нэг энэний дараа complete edition ч юм уу эсвэл super edition гэх юм гаргалах гэж хараад байна. Жохон шогийн байгаа байхгүй тийм. Гэтэ яг шууд анх удаа ингээд Street Fighter-т орох гэж байгаа бол энийг авах бол ерөөсөө хамсахгүй $40 хангалттай л. Тэгээд зодонтой тоглоом дээр дахиад үргэлжлүүлээ ярихад Dragon Ball FighterZ гэдэг Z ч юм. Энэ зөв онцлог юм нөө Arc System Works гэдэг студи хийж байгаа юм байна. Энд чин Guilty Gear хийдэг студи. Юу вэ? Нэгсэн бас нэлээ флаш тоглоом байдаг л. PlayStation 2-ийн үед л нэлээ газар авчихсан баха. Сүртэй. Энэ бол амар сүртэй. Тэгээд Fighter энийг бас нэлээ гоё хийж өгсөн байлаа. Ингээд эффектүүд нь бүр амар сүртэй. Трейлерыг харах юм бол ингээд шууд тэр хувираал хоорондоо алдчихж байгаа. Бараг л тэр Google дээрээс л дээр болсон байгаа байхгүй. Ер нь бол тийм. Би нэг бетаг нь хальт тоглох гэж үзээд тэгээд нэг тухайн үед сервер нь асуудалтай байна гэдсэн. Дараа нь уйсан бас яг асуудалтай л байсан юм байна. Өлегтөө тоглож чадаагүй тэгээд Dragon Ball зурал дуртай эсвэл Arc System Works-ийн тоглоом дуртай бол заавал сонирхоод үзээрэй гэж хэлээ. Үнэлгээдс нь нэлээд дажгүй авсан байсан. Зүгээр нэг сонирхтгүй нэр өнцгөөс үзэхэд Dragon Ball тэгээд Naruto энэ тулаантай тоглоод гэхээр сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Нэг хальт ядаад телевизээр харжсан болохоор Street Fighter Tekken тэр ихэр нөгөө консол үүс аркейд нэг сонирхтгүй бол ингээд өнгөрцөн байхгүй. Dragon Ball Z бол тэр нэлээд сүртэй л харагдаад шүү дээ. Амар over the top шүү дээ тийм. Бүр ингээд флаш гэж ирдэ шүү дээ. Баах юм. Нисэл хүснийх нь хөвраал ингээд аура энэ нийт хүчээр ирсэн. Тэгээд өнгөө өдөр нэг сүртэй сонирхоогүй өнгөрцөн тоглоом IGN-аас 10 оноо аваад гайхшруулаад байна. Celeste гэдэг нэг тийм инди төрлийн одоо пиксел графиктай өсөрдөг. За механиктай тийм тоглоом. Тийм тэгээд
Ягаад ч юм хүмүүс маш ам сайтай, үнэлгээ сайтай IGN-ээс бүр 10-аас 10-ыг авсан нэг тийм тоглоом байлаа. Харахад бол зүгээр л нэг байдаг инди тоглоом харагдаад байгаа байхгүй. Юунд нь болсон юм те гайхалаа. За 1 сарын тоглоомын үед бол харьцангуй бас нийтлэг биш төрлийн тоглоомод байл да. Яг уу ерөөхдөө Япон төрлийн геймко шиг сонирхолтой бол мэддэг сонирхдаг тоглоом байна. Над мэд casual хүмүүс бол бас тийм ч их мэддэггүй тоглож байгаагүй тоглоомод шиг байна. За 2 сарын үед болохоор арай том тоглоод олон байлээ. Metal Gear Survive гэдэг нэг зомбитэй хэлбэр байгаа. Бета энэ гараад хүмүүсийн бас дургуутсан шүүмжлэлийг их хүртсэн. Age of Empires-ийн Definitive Edition гэдэг график юм их сайжруулсан байлээ. Тэр гарна. За Dynasty Warriors 9 энэ одоо open world болсон гэсэн Ginko төрөө 3 улсын түүхээр хийсэн гэсэн. 3 улсын түүх гэсээс Creative Assembly-гийн шин тоотлохоор 3 улсын түүхээр явна гэсэн байсан. За харин удахгүй гарах нь болохоор нөгөө Британий түүхээр явж байгаа гэсэн байна. Газрын зургийг тэр харсан чинь Английн арал тэр чигээр ирсэн. Хятад газрын зурагтай юм билээ. За Shadow of the Colossus-ийн шинэ ремейк 2 сард бас гарна. Kingdom Come Deliverance гэдэг бас нэг дундад зууны үед ерөөхдөө өрнөдөг open world RPG төрлийн тоглоом байгаа. Энийг яагаад сонирхоод байна вэ гэхээр нөгөө Mountain Blade суралцах дуртай Warband-ing бас бүх ачивтыг цуглуулад өчнөө олон модтай тэгэл тэнүүл өчнөө хүмүүстэй байлдаал хаан болж олон жанжин болж олон зүгээр сэрэг хэвэр явсан ч болно. Их зугаатай тоглоом. Тэгээд Kingdom Come-д бас жоохон ийчэд энтертэй байдаг. Гэхдээ энэ тоглоом болохоор бас тэрийг болоод реализм тал руугаас их зүтгэсэн гэсэн. Тэгэхээр их таалагдаад байгаа. За тэгэхээр 2 сард бол энэ тоглоомтой тухай ярих юм. За өнгөрсөн сард юу тоглоог юм бэ? Өнгөрсөн сард би Gears of War 4-ийн Horde mode 3 гээд одоо юм нэгээс 50 хүртэл үеийг дуусгадаг нэг тийм тоглоомны горим. Энийг найзуудтайгаа бахан тоглолоо. Тэгээд өмнө Horde mode 2-ыг нэг жоохон тоглож ирсэн юм аа. Gears of War 3 дээр. Тэгээд тэрийг бол 3-ын нэлээд гоё болоод ирсэн байлаа. Ингээд дайсан алхаар нэг мөнгө шиг юм ундаг болсон. Тэрүүгээр одоо баазыгаа хамгаалаад тийм хашаа төрөөт дээр авдаг. Тэгээд дотор нь класс гэдэг анги хийгээд өгсөн. Одоо цэрэг тэгээд инженер байх юм бол нөгөө хямдхан юм авдаг те. Scout гэдэг би өөрөдөө нэгүр тоглолттой. Одоо нөгөө дайны талбарт гүйж. Би Scout одоо дайны талбарт гүйх юм бол унсан мөнгө цуглуулах юм бол их мөнгө цуглуулдаг. Буцааж авч чихт бас их мөнгө хийдэг. Тэгээ зөрөөд миний одоо нэг юм тулдаг буунуудын юу сайжирдаг ч юм уу те. Тэгээ класс нь бас нөгөө 1-ээс 10 хүртэл ингээд левел өсгдөг байхгүй юу. Тэгээ тоглох тусам левел өсөд хахаар нөгөө скиллээ бас хэрэг нэмж болдог тий. Тиймэрхүү горимтой тэгээд яг 3-4 дээдлэн тавуулаа тоглож болд юм лээ. Тоглох юм бол ер нь их зугаатай яг ингээд хоорондоо ярьж хагаад баруун зүүнээ аваад төвөө аваад тэрүүгээр мөнгө цуглуулж үгээд тэгээд нэг нь унцдаг байхгүй одоо ингээд шахтаад ч үгүй тэгэхээр очиж босгож авдаг. Тиймэрхүү горимтой. Хоорондоо яриа тоглосон чи их зугаатай юм байлээ. Энийг л сая бараг л нэлээ их тоглосон доо. Тэгээд цуг тоглохоор ачивментууд бас өгöd байгаа байхгүй. Тэгээд тэрийг авчих гал хоорондоо үзэл. Тэгээд хэсэг easy гэх юм уу casual дээр зөндөө тоглож байсан. Сүүлдээ ер нь жоо нормал руу ороод тэр нь бас нэг XP boost дээр нэмэгтэй авчтай юм байлээ. Энийг тоглоод одоо өөр нэг тийм single player юм бас тоглож чадахгүй тэгэл ийшэл ягаад. Ер нь их зугаатай юм бэл энэ сонирхол нь PC дээр бас байдаг. Windows 10-ийн store дээр байгаа. Тэгээд crossplay хийж болтой байлаа. Тийм console-тэй үнтэйгээ холбож болох гэсэн шүү дээ. Тэгээд хоорондоо тоглож болно. Анх удаа л их хүмүүстэй ингэж микрофоноор ингэж ярьж тоглож байгаа байхгүй. За. Тэр чи одоо бараг л 2008 9 оны л үе юм шүү дээ. Одоо Америк гэх юм бол Xbox 360 Live дээр гараад тэрийг одоо л мэдэрч чинь. Хоорондоо ингэж ярьж тоглож зугаатай байт юм дээр. Инко чи counter тоглоод байсан гэж ерөөсөө найзтайгаа тоглож байгаа. Би нөгөө нэг тийм counter тоглох найз нэсвэртэй байхгүй. Дээрээс нэг PC дээр нөгөө микрофонтой юм уу байдгүй. Яг ингэж нөгөө хоорондоо ярьж тоглож байгаа байхгүй юу? Ярьж зүрхтэй. Тэр юмыг сая л мэдэрч тэгэл. Ер нь тоглоом их гоё болсон юм ба шүү дээ. Тэгэл. Тий. За би болохоор 13 онд гарсан Limbo-г тоглосон puzzle платформ төрлийн зургийг харуулбаар бүгдээрийн бидний тийм хар саарл маягийн нүдэн гялц нэг тийм хүүгээр яваад байдаг шүү дээ. Тэгээд Dynamic Playdead гэдэг студ хийжсэн 16 он сая гарсан нөгөө Inside гэдэг бас нэг тоглоом хийжсэн. Харах юм бол атмосфер нэг төстэй тоглоом байгаа. Тэгээд Limbo болохоор эдний эхнийхэн тоглоом. Тэгэхэд puzzle тоглоомууд нэг сонирхтгүй ч гэсэн Steam дээр угсаа library байсан. Humble Bundle-аар авсан уу яасан нөгөө өчнөө болон тоглоом giveaway хийгээд байгаа шүү дээ. Тэгээд авсан. Ачаатууд нь хараад цөөхөн бахаар за боломжийн юм байна. Үзээд алт тэгээд цуглуулсан. Тэгээд ганцхан ачивент үлдсэн. Тэр нь болохоор 5-аас цөөх удаа өгөхэд нэг суултаар дуусгах. Тий. YouTube-ээр үзсэн чинь 1 цагийн дотор ингээд
нэг ч өгөхгүйгээр ингээд тоглоо дуусгацсан байгаа байхгүй. Тэрийг одоо хийвэл болохоо яах вэ гэхээс зориг хүрхгүй л байгаад байна. Ерөнхийдөө пазлууд нь бас гайгүй жоохон бодоол орчин тойрны хавийг анзаараад их юм бол боломжийн юм билээ. Тийм одоо их би ор гарч байхдаа шахуу тоглолчихсон юм. Яг хаа тоглоом өөрөө бол жоохон тийм депрессний маягтай байлаа. Зохиолн ч гэсэн тийм илт биш. YouTube-ээрээс онлоо зөндөө байдаг. Энэ хүүхэд үхсэн, их чинь үхсэн, хоёулаа үхсэн гэлээрээс янз янзын юм байт юм лээ. Ачаатуудад бол боломжис нэгдсэн одоо ганц хэцүү тэр юм үлдчихэд байгаа. Төгсгөл нэгтэй нэлээд гоё гоё. Төгсгөл нэгтэй байна. Тийм сонинл дуусна юм билээ. Тийм. Тэгээд Limbo бол нэг айхт урт тоглоом байгаагүй. Олуудаа өгч фейлдэд байхгүйгээр явах юм бол нэг цагт бол илбэг дуусгаар юм билээ. За сансрууж тоглосон басаг тоглоом их бол 17 онд дэлхийд даяар гарсан Steam дээр нээлттэйсэн Yu-Gi-Oh! Duel Links байна. Японд 16-нд гарсан байсан юм билээ. Тэгээд Steam дээр үнгүүгээр байгаа. За Yu-Gi-Oh! Гэх юм бол нөгөө хөзрийн тоглоом гэдгийг манайхан мэдж байгаа бах. Багада Японд л мэдэхгүй байсан мөртлөө тэр мангасууд нь байлж байгааг нь үзэх талаас үздэг байжлаа. Тэгээд 4 метрийн ерөөсөө огт ойлгочихж байгаагүй явцсан. Тэгсэн чинь энэ хөлбөр нь болохоор тоглоход харьцангуй энгийн ревю ч гэсэн хэлсэн байлээ. Дөрмүүдийн бас харьцангуй энгийн болгоцсон байлээ. Ойлгомжтой болгосон байлээ гэсэн байсан. Анх эхлүүлэхэд хүртэл Yu-Gi-Oh-тэй хэр танил вэ гэдээ байгаа байхгүй би бүгдийг ингэж интерес чинь нөгөө ёстой мэдгүй анх удаага бараг харж ирсэн сонголоо гэдээс бас юм ин гайгүй заагаад явцсан байсан. Тэгээд хөзрийн тоглоом гэхээр өөр өөрсдийнхөө одоо бүрдүүлс хөзрүүдийг авчраад ингээд тулдуулдаг байгаа. Тэгээд гол стратеги юм бол тэндээ байдаг. Одоо комбо ордог ингээд хөзрүүтэй нэг нөгөөгөө дууддаг. Дайсны өөр хийчихэд юмыг нь болиулдаг. Тэгээд хүмүүстэй тоглоод тахаар бас боломжийн юм билээ. Тэгээд яг нөгөө нэг тоглолчийн горим болохоор янз бүрийн даалгаврууд биелүүлдэг. Тэгээд тэдэн удаа яалах, тийм өсрөө цуглуулах, тийм төвшөнд хүрэх ч гэдэм юм. Тэгээд ачаатууд нь бол тиймэрхүү дэс болохоор төвчээр байх юм бол бас бүгдийн цуглуулж болохоор байсан. Тэг яг хуу макро транзакшн маяг нэг юм гэхээр нөгөө талбай дээр нь байж болдог дүүдийн тулдаа дуусчих юм бол тэдний дахид сэргийж гарч ирэх хугацаа хүлээхгүйгээр тийм. Тэгээ хөзрүүд нь тэр тоглоом төрх ресурсуудаараа худалдаж авахгүй жинхэнэ мөнгөөр бөөнөр нь авах мах. Тийм үед бол байдаг. Тэгээд ерөөхдөө яг нөгөө дөрүүд нь трийг нь дуу оруулаад яатсан дөрмүүдийг нь энгийн болгоод яцлахаас тоглоод хөөхнс нэгдсэн. Тэгээд энэ дээр бас нэмээд дөргөөд нөгөө багадаа гарчсан тэр анимег YouTube-ээр үзээд байгаа. Үзэхэд бүр амар чизи заяа. Гэтэ ингээд тоглож байгаа тоглооныхоо анимег үзэхээр сонирхолтой юм бэл. Яг угаасаа л нөгөө тэр хөзрөө зархчил гарсан анime тодорхой байгаа юм л та бүр анхнаас авахтаа ийм мөрчтэй тийм магс гэдэг. Яг хөөхнс нэгдсэн. Өмнөх PC дээр очсон зүр тоглож байгаагүй юу? Би бас 4-ийн огт ойлгодгүй байсан мөртлөө тоглож байсан. Англи хэлч мэдэхгүй. Тэгэл зүгээр дараал гарч болтыг нөх бол гараал яваад гэсэн. Тэгээд багада огт ойлгохгүй тоглоо явцсан. Тэгээд одоо яг хөө энийг нь Android iOS дээр бас гарцсан байгаа юм л. Тэгээд компьютер л бараг порт хийсэн шиг л ингийн мэг хийцтэй. Тэгэхээр өмнөх нь нэлээд тоглолтог байсан юм аа. 4 маш 2 4 онд. Тэгээд тэр нь 3 анги гарсан шүү дээ. Тэр чинь эхний ангийнх нь юмнуудаа ингээд нөгөө картуудаа хоёр шоо хийгээд ээж болдог байсан. Тэр нэг таалагддаг байсан. Тэг яаж ч миний тэр нэг сейв мэ устаад нөгөө цуглуулсан байсан хамаг картууд байхгүй болчихсон чинь сонирхолтой болол тэгээд. Энэ болохоор одоо бүх юм cloud save бүх юм байгаа болохоор асуудал байх л та. Тийм. Гэхдээ яг ганц ядаргаатай юм нөгөө онлайнаар хүмүүстэй ранк тоглож болдог. Төвшинтэйгээр тэгээд серверийн алдаа гарлаа гэж шууд салаад шууд ялагдлаа гэж ороод байхгүй. Цол мол тэр унааж явах ядаргаатай. Гэхдээ ачивтуудын цуглуулж би энийг шууд хайчихна. Тийм хүлээг тоглоом байна да. Багтаа ойлгодгүй байсан юм аа нэг ойлгож авчихсан гэдэг сонирхолтой туршлага болсон. За өнөөдрийн подкаст ингэ болчихоо. За чаналын болохоор за гейминг подкаст орж байгаа, кино подкаст бас орж байгаа. Тэгээд ерөөхдөө өөрсдийнхөө үзэл бодол юмнуудаар яриад зарим нь сайн мэдгүй ч юм байгаа шүү дээ. Тэрийг болохоор үзэж сонсож байгаа хүмүүс ингээд ийм байлаа шүүгээд бас илүү сайн мэддэг эсвэл сонирхолтой бас бичээгээд үлдээг хичээг зөндөө хэлдэг байгаа. За стримүүд бас харьцангуй өөр хийж байгаа. Хөвчлэн амралтын өдрүүдээр орж байгаа. Тэгээд компьютерийн чадлаас хамаарат хөвчлэн Stardew Valley тоглож шиг байна. Steam library-га ухаад чадал баг шаардсан мөртлөө сонирхолтой тоглоомууд байл бас туршиж үзээд санал хураалан тэрий болж тоглоно гэж бодож байгаа. Өнөөдөр болохоор Game Podcast гээд яг 2 жилийн anniversary дугаар болж байна тийм. Нэг сар их чинь тийм тийм. Тийш тийм. Яг 2 жилийн өмнөдөр podcast хийж эхэлчихсэн байна. За тэгээд өнөөдрийн подкаст энэ түрээд өндөрлж байна. Ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяр та. Баяр та.